Одоо 1 2 дараа шүү дээ. Одоо ставрсаас 3. Чи тэгтээ энэ тоглоог гэсэн юм уу? Мэдэн тэгтээ тэгж амар тоглоог байсан. Чи хөл дээр гიშгдэг тоглоом мэдэх үү? Тэгтээ одоо бацсан зэрлэг тоглоом тоглодог гэж. Одоо ингээ бөөнөр ингээ зогсож чи тойроод ингээ жилцдэг гэдэг шиг үү? Жилцдэг би мэдэхгүй. Одоо чи ингээ тойроод зогсож штэ. Би чиний ажид ингээ зогсож штэ тий. Тэгэхээр чи миний хөл дээр гიშгэн заа айл нэг дээр нэгж жаад. Тэгээ би ингээ холдуулна. Холдуулж чадахгүй гიშгэх юм бол гიშгүүлсэн хүн гаргана. Гიშгэж чаддаг бол гიშгэж чаддаг хүн гарна. Тэд нэгнийх ингээд готлон дээр ингээд гიშгээ тоглоод байжсэн гэхээр амар нь амар. За, найрлагч баярлаа. Айгу гоё зочинтой байгаадаа баяртай. Тэгээ ядан үе хоорондын ялгааныг тоглоом дээр гараад ашиг байгаа. Тоглоом дээр яалч гараад байна тий. Би тэр гоё чөлөөтэй суучих болох юм уу? Чөлөөтэйс налаа гацсан. За, тийм. Юу дуусан ч хоёул ингэ зөөд гисэн юм уу тийш. Таад гарч ингээ бүр ахаас тийм. За тэгээд асуултандаа орцгоё. За тийм. Ажи маань ундраагчийг ингээд гавьяат гэж харахгүй гэх тээ. Ундраагч болсон юм. Тэгээ би мундаг авраг гэж харахгүй гэр. Тийм. Хоёр яг гоё нэг төвшөндөө уулзаад ярьсан шүү. Хөл сууж байгаа. Урлаг болон спорт тос хоёрын сурсан зүйл яг хамгийн том сурсан зүйл юу гэж боддог вэ? Миний бодлоор л төвчээр баха. Миний хувьд. Миний хувьд бол яс суртахуун тийм сахилгаан цагтээ хүнийг хүндлэх бас өөрийгөө хүндлэх гэдэг амар юм суулгаж авах гэдэг юмсан. Ингээл хичээг багт орж ирэл амар хамснаа тийм. Юу вэ гээл тийм бүх юм дэгж оромтай тий. Тэгснэ чи өнгөх хэвээр тий. Их нэртэй бол ингээд чи амрахтаа ингээд бүх юм дэгж ирдэг. Надад амар таалагдчихсан. Ямар ч илүү илүү хийх юм байхгүй те. Оо юу ихвтэй гэдэг юм байхгүй те. За тэгээд тэр дараа ингээд надад одоо унтаж амарна гэл. Бүр амар гоё. Эснэр байдаг багт бүр амар гоё байдаг гэсэн. Тэгэл бүгд дээрээсээ юм заалттай ирж штэ те. Заалтай. Тэгээд суртахуун гэж гоё юм. Тэнд яс суртахуун чинь зөндөө юм байгаа штэ. Хүндлэл, халамж, хайр те. Итгэл даах. Тэгвэл нэг жоох ингэнгүүт ингээл одроод ирэх юм бол тэгээ яг тэгээ штэ. Ингээд ирэнгүүт чи мэдчихэж байгаа штэ. Ингээл ирэнгүүт чинь нөгөө нас уулгаж амцаад. Баг харцаараа болох уу? Тийм штэ. Яваасаа яг тиймэрхүү зан ихчнэрийн дэмнэл яг юу ч аим штэ. Гэрт ороод ирэхэд аавч намайг дарж байгаа юм тэгэл заа. Бис ингээл би чинь гэртээ бас ингээл нэг аавтаа бас хойлоо ингээл ойлооны барилд юм барилт гэлээ амаа ингээл. За чи тэргээд хэлэхгүй ч гэлээ миний хожигдсан бүх юм. За. Яа. Тэгэл хажуусан цэлцээ хүүхд танаад тэгтгэгээл. Дотроо бол тийч чадахгүй шүү. Миний хүүхд чадсан шүү дээ. Мэдчихээ. Тэгэл тэнгууд наваад тэнгууд та ингэдэг аахгүй юу гэл. За тэгээ михмиг сурж байгаа юм уу гэл. Өөр мих сурсан гэдэг бэлтгэл яваад ирэхээр тий. Сурахгүй өөрөө сурахгүй юу. Тэмэрхүүл. Ер нь бол спорт урлаг хоёр хоёулаа тийм ах цахтай. Яагаад гэвэл ихч маань өстой маш их юмыг тулж иж энэ амжилтыг гаргасан байгаа шүү дээ гэж бодож байгаа зү та нар ихчнэр бол тэгэхээр тэр ихчнэрийн туулсан давсан даваа одоо туулсан далай бүх юмыг бол та нар шүтэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл одоо урнаг сумягч гээл одоо яг барилгын болоод юм цаад хоёрч байгаа шүү. Тийм тэгэл одоо яг манай яг юу тий хайцч маань гээл наран цэцэгч гээл яг манай яг миний дийдл яг ихснэр үлж байгаа тэгэл харахаар үнэхээр бас сүрдмээр тий яг хэлсэн болгоны хэлээ яг заримдаа нэг дундаа ороод ирэнгүүт нэг хайндаа нэг жоохон эвгүй үлдээр шууднаа энэ болох гэж гээд дараа болох гэж гээд одоо ингэж болох гэж гээд хитрхийн дундаа орчих марчаад тэгэл та тэгж болохгүй шүү. Яг тийм яг юу яг зөв юм санагддаг. Гэтэ аав чи ингээл ямар ч миксэх мэдэхгүйгээр ирсэн үстэй. Тийм шүү. Яг ер нь өөрийгөө барилдах юм болоо та. Тийм. Уусаа би нэг хүмүүс нэг ойлгомжтой байдаг шүү дээ. Нэг амар хөвсөлтэй охтод байдаг шүү дээ. Нэг 10 жилт нөгөө анги охин манай ангид ингээл олио тоглолцсон бэ сакс тоглолцсон өө инги чинь тэгчин гэл би чинь нэг хийгээд чадахгүй болонгууд би болчдөг гэсэн аахгүй ч дүүрэг асуу босдог. Ингээ байждаг гэсэн болохоор тэгэл уусаа чадах болов л гээл оржсэн. Тэгэл би чинь хамгийн анхны тэмцэн дээр үйлчсэн. Барилдахгүй. Барилдахгүй гэлөө.
Тий би тэрийг намаа бэлтгэл хийсэн байсан биз дээ. Үгүй яг хөө тэгэл нэг сар мар нэг бэлтгэл хийсэн нэг уналтаал суусан. Хэдэн настай байсан? 14. Бизнестэй орой барилцаа хүмүүсийг бодоход. Тийм байх. Тийм тэгэл тэрийг нэг багш ярих юм амар ичээд идэгээс аахгүй би ёо тэнийг минь одоо ярихаар амар нийт нэр нь амар айсан байгаа байхгүй юу. Өөрсөлдөгчөөсөн. Тэгэл уйлал тэгэл хожигтол гараад байсан. Би анхныхаа гол дүрийг авчаад дөнгөж их сургуулаа төгсөөд Эрдэнэтийн театрт очиж шүү дээ. Тэгсэн чинь ингээд бүр ингээд үнэхээр чичрээд би одоо яста гарахгүй гэж уйлмаар байсан байхгүй юу. Яа яста амар сандарч. Тэг би тайзнаас буудаггүй байхгүй юу. Бараг л хоёулаа тоглодог. Бэлтгэл дээр зүгээр идсэн л яг тайзан дээр гарахаас өмнө зүгээр. Яа тэгсэн чинь ингээд нэг юм тал пив уучвал зүгээр болчихдог гэж сонсчихгүй юу. Тэгээ би бүр ингээд зориулж авчаад бүр ингээд нууж жагаад би бүхэл хичээл зүтгэлээ гаргаж байгаа штэ. Тал пив ингээд уучаа гарсан чинь ам хатаад нөгөө нүүр мүр ингээд улааж байгаа юм шиг санагдаад бүр сонирн болоод тэгтээ би өстө бүр ингээд тэнийг юм хийцэн байна. Тэгтээ одоо энэ хийсэн юугаа би өөрөө дааж гарахаас өөр арга байхгүй би бүхэл бүтэн жүжигэн дээр явж байгаа гэл ингээл яасан. Тэгээ би тэрний дараа ёо ямар тэнийг яаж ч утсан хүн юу гэж тайзан дээр гарах чиж пив ухаад зүгээр байх үү те. Тийм мангар байсан байгаа байхгүй. Тэгэхээр эгчнэр ингээд дээр байгаа эгчнэр аюу хэрэгтэй байгаа байхгүй тий зөвлөх юм гэдэг. Одоо үе хоорондын ялгаа ер нь аюу харагдаг байсан уу? Эсвэл хоёр тэрийг юу гэж хардаг байсан бэ? Юу инхтуул ихч, үлзийхүү ихч, тэ одноо ихч эднэр чинь бүр урнаа мурнаа чинь бүр ингээд бүр бурхан штэ миний хувьд. Юу үе хоорондын ялгаа эднэр намайг дээрлэхгүй болов байхгүй штэ. Зүгээр хараад би чинь нэг удаа инхтуул ихчийг нэг кинон дээрээс хараад гой мой гээл яста гой ихч гээл зөв бүгдийн нэгдсэн нэг удаа дөнгөж нэгдүгээр курстэй баг ихний юм дээр юм уу хичээл рүүгээ амар хөөрхөн явж ирсэн чинь инхтуулагч сосор орон мах хоёр явж идэг байхгүй юу. Суйсаас л гараа явж ирсэн юм шиг. Тэгсэн чинь би хараа хичээл мичээл хооцрох моцрох ямар ч хамаахгүй ингээл ирсэн араас нь бага гоймаа гэл тэр гоймаа хоёр гой жүжигч ингээд юу ярьж байгаа л да. Амар гой битэн би амар ингээд дагаад драмын театр тэр хоёрыг хөргөжч тэр хоёр мэдээвч намайг хөргөжчихсэн. Хөргөжөө бүр ингээ хаалга руу н оруулаад заяа. Ааста гоймаа драма. Одоо ингээ орж гарч араас нь тэгчээд бүшээ гэдэгтэй буцаалцсан суруу. Амар гүйж байгаа шүү дээ. Драмын театраас суйсруу. Тэр хүмүүс чинь бид тэр хүн шиг л жүжигчин болох гэж орж байгаа шүү. Тэ? Надад бол бас ихтэй бас яг тийм айдсан байсан бас. Ингээ одоо ингэх болоо тэгэл үнэхээр л амар гомцтой дунд цаарч юу хишээ багт ороод хишээ багийн бэлтгэл хамрагдана гэж юу бүр амар гомч. Баяр ирсэл яг юм те өрөөндөө ороод ингээл өрөөндөө гараад бүх юм аягээл бэлгэлээ ингээл тэгэл үүд гэж одоо ингэх болоо тэх болоо гэл бүнтгэн надад бол ерөөсөө ингээл бүх юм л амар санагдчихсан бүр ингээл пүнк гэл чи бүр ингээл амар бардан байж байгаад ялгцсан үе байгаа юу байгаа шүү дээ уус яг бардахаараа л уусаа яг хожигддаг шүү дээ тий тэгэл гараад байхгүй тэгэл ёо толгойд үсээ зүгээр зулгааж байгаа юм чи ёо энэ бол зүгээр гихнийг өөр би чадна Тэ би ялах ёстой гэд гараад өөр. Сэтгэл зүй бас аягүй чухал юм байна. Тийм сэтгэл зүй амар чухал. Би ч бас нэг жоохон сэтгэл зүй талтай тийм юу биш нэг ингэж савлгаатай. За. Тийм биш нэл нөө нэг бид өмнө нэг ярьж байсан байна. Нэг тамирчин нэг яг барилдах өдрөө нэг галаасаа гэд. Яг ингээл тэр өдөр чи яг ингээл бүх юма төвлөрцөндөө ингээд яг өөрийгөө яг ингээд сайн баа гэдгээ мэдрээлтэй ингээл өглөө босоос эхлүүлээл бүх юмаа ингээл хинаалтай асаал ордор оргаалтай юм манай гол шинэ янзлцсан дээр тэгэл тийм бэлтгэлийн тал руу хөгжим сонсоол тэ ямар дуу сонсвол яг нэг амар нэртэнд гоё ингээд өсдөг тэр мэрийгээ мэдээл ингээл заримдаа ч асахгүй шүү дээ. Нүдээ зураад байхгүй. Яа тэгэхээр гадтаад байгаа хөөрхий тэр үрээ гоё ярьж шүү дээ. Зурнд гадтна гэдэг. Тийм манайхаа уусаа тэгж ярьдаг байхгүй юу. Тий чи амар заримдаа бүр ингээ асдаг байхгүй. Тэгэхдээ асахгүй байлаа гэж сэтгэлээр унах юм бол бас хэцүү тийм. Тэгэл яаж хийж бол барилдах юм насаж чадахгүй маа гэдэг барилдах нүндээс. Ундраагч та тайзны өмнө гарахлаа бас итгэдэггүй. Би галаа асаадгүй тоо. Бодогдоод байж байна. Ер нь тийм галаа асаана гэдэг чинь гоё юу гэнэ. Ер нь бол тэгдэг. Ингээл нөгөө илүү дутуу хүмүүстэй юм яриха болоод те яг өөртөө төвлөрөөл ингээл бодог хараал үгээ бодоол тэгэл ингээл хэлдэг. Алих хөвтэйхэн талаа хараал ингээл өөрийгөө ажиглал юм яах нь юу мэдэх нь юу мэдээ гэх нь яах нь яар хөөрхий. Тэгэл нэг тэг дээр бүх юм аа.
Яа, чи тэр нөгөө Солонгост чиний тэр харц. Ингэж харж байгаа шин тэ ингэж аа. Чи яг тэгэхэд юу бодсон бэ? Тэгэхэд яг 10 минутыг болцсон байсан маа. Тэгээд яг 10 минут болж байгаад яг ингэ нэг амар хүн гэдэг нэг мэдрэгдэж байгаа байхгүй бүр ингэ. За энэ бас хэцүү юм биш үү. Тэгээд тэнгууд би нөгөө яг манайхаа ард ингэ хэлж байгаа шүү дээ. За манайхаа Туркийг хийвгүй шүү те. Туркийг ингэ хөдөлж шүү. Наа чи эвгэж шүү мэгэж шүү гэдэг. Тэгэл бошго тавьчихсан. Оо чи тэгж бошго алдчихасаа гэж харсан. Чи үнэхээр та хэд манай Монголын багийнхаас үнэхээр гоё байсан. Тэгэд хүмүүс нь өөрсдөө тийм ухаалаг те. Тэгээд та нар их гоё найзууд болсон байх. Тэгсэн. Тэгээд яг тэр тулааны үед те одоо яг тэр тэмцэлтийн үед чинь та нар хоорондоо яг баг болоо явж ийн гэдэг чинь бас л зовж байгаа шүү дээ тий. Амар хурдан найд юу н потенцсан баха. Тэгэл бид чи эмчээ нэг уулзаал тэгэл шууд очиод зураг олтон орсон чинь тэгэл айгүй хурдан ер нь амар хурдан болсон. Тэгэл маргаашаас нөгөөдрөөс нь зураг авалтыг эхлээл ингээл хүмүүс тэгэл манай ах нар чинь очроо оргил хоёр чинь тэгэл ер нь очроо ах чинь тиймэрхүү нэг өдөртөх юмдаа айгүй сайн тэгэл орхооч гэсэндээ тэгэл яг нэг та чинь нэг залуу хүний те үгүй бол үгүй те тийм бол тийм гэлээ тиймэрхүү амар гоё яг хувь тустай яг нэг амар өөрийн гэсэн гоё чанар чи чанаруудтай те тэгэл нөгөө нэг бид чинь нэг даалгавар дээр нэг тактик мактик боловсруулаа ирэл энэ тэгэл хандаа бид тэр нээх бас нэг юм хэлэхгүй хаандаа нэг юм хэлчихвэл за гэх тийм манай эдэр чи ингээл тэгэл за тэгвэл яг нэг үүргээ те чи ингэ шүү чи тэгж хөнгөл за тийм ээ тгий те ингээд тгий тэгвэл яах ингээл тэгэл амар хурдан ер нь яасан шүү. Тэгээ Солонгост очихд чинь тэгэл манай одоо энэ нөгөө хамтарч ажилладаг компани захирлна. Бүр ингээд нөгөө менежерүүдтэйгээс очиж дэлгэцэн дээр та нарын зургийг гаргаж ирээд байгаа ш. Тэгэл ингэж мингээл энэ хиннэ энэ мундаг энэ эднэр ингэсэн гээл та нарын зургийг гаргаж ирэл бүр ингээд бэлдсэн байгаа байхгүй. Тэд нар хурлынхаа нэг юм хэсэг болгоцсон байгаа байхгүй. Битээр тийм гоё сэтгэл төрүүлэх гээд бас өөрсдөө ингээд Солонгос бүгд баг мэдчихлээ ш. Тийм шиг л Солонгос бол амар байсан. Тийм монголчуудад бүр хайртай болсон. Тэгээд та нарын тэр төвчээр та нарын тэр ялд чинь одоо Солонгост манайхаа ингээл яах вэ хэцүү шүү дээ Монголд гадагшаа явж ажил хийгээл те цалин өндөртэй гээл ингээл тэнд тэгэхэд чинь тэднийг хайрлах нэг шалтгааныг та нар бий болгож өгч байгаа байхгүй бас. Тэгэхээр та нар ингээд маш олон юмыг тэр амир хөлс хүч бүх юмараа биднэрт бас авчирсан. Тэгээс үнэхээр би бүр ингээд өрөвдөгч үеэс монголчууд тэр аяараа та нарыг өрөвдсөн, хайрлсан, шортсон тий дааж тэмцэн бичлэг дуусны дараа гарсан шүү дээ тий тэмцэн дуусны дараа тэгсэн бас нэг үр дүнгийн мэдж байгаа гэсэндээ бас 7 хоног хүлээх чинь бас надад бас нэг ойр сонирхолтой байсан. Тэгсэн сүүлдээ чинь 8 сарын дараа гарч 2 сар зураг авалт гэдэг чинь 10 сар гэдэг чинь 8 сарын дараа гарч байгаа. Тэгээд зарим хэлсэн хүмүүгөө мартцсан нөгөө нэг сэтгэлийн хүч хэрэгтэй альд мартцсан байна. Юу би тийж хэлээгүй шүү. Буруу орчилсан биш юм шүү. Жижиг ундрмаа танаас юм асууж болох уу? Таны арс арчилгааны нууц юу вэ? уучлаарай би жоохон завгүй. За. Уучлаарай жижиг ундрмаа та арсныхаа нууцыг биднэрт хэлчихлээ. Уучлаарай би завгүй. Юу жижиг ундрмаа. Өнөөдөр жижиг ундрмаагийн арчилгааны нууцыг заавал мэдгэлвэл. За ишээ гэс шахаа. Арчаа. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. За найруулагч. Таарч бүр аль хэдийн бүр надгүйгээр ингэсэн. Би угаасаа өнөөдөр жөнгөө асуултнууд ингээд толгойд орж ирээдсэн. Ингэж асуу. Ингэж гэсэн байхгүй. Ундрагч үед урлагийг сонгоход нөлөөлсөн хүн. Азиагийн үед бас спортыг сонгоход нөлөөлсөн хүн байгаа юу? Би бол угаасаа манай ээж бүжигч юм байна. Оо маань. Тийм манай гэр бүлийнхэн юунд бай нөө спорт төрөнд дуртай тийм манай аав болохоор үндэсний бүх аягүй сонирхдаг. Тэгээ аав нь барилддаг байсан. Үгүй барилддаг байсан. Тэгэл ээж бас дуртай. Тэгэл манай гэрхэн бүгдээрээ дуртай байсан болохоор тэгэл барилдвал тэгэл заа гэл барилдсан. Тэгээ мэдрээд байгаа ч аав чинь жаа тий. Миний охин бас бяр байна шүү. Гэл тэгсэн бахам тэгээ бичээр нэг тим амар шууд нэг үе. Тэгтээ аавдаа ингээд аав та над гоё юм юу ясанд баярлаа гэж хэлжсэн нөө энэ гоё бүх юм хэлээрээ за. За цаас гэх юм бол аав.
За зөвшөө аваа зүгээр. Нөгөө нэг амар өнгөө санагдчихлаа. Бас л жуудагийн хин нөлөөд гэсэн гэж ярьсан шүү дээ. Гадаад руу тэмцээнд анх яваад тэгээ айгүй соёлтой очиод ирсэн гинэ одоо тэр чи 20 хэдэн жилийн өмнөөс дээ. Аа сайхан боллоо. Ээжээ. Тэрийг сонсчихсан. Үгүй сонсоо. Ээжээ сайхан боллоо гэсэн чи хуцлах урднаа тоодоо идэ чи хөрлөө гэдгсэн гэсэн. Тэр тиймэрхүү юм болдгоо манай гэж байгаа. Жаа гоё. Баяр чи гэхдээ нэг гоё энэ болоо тийм үү эсвэл зүгээр цаасан дээр бичиж өгчихгүй юу? Би зүгээр яхаа одоо их чинь боддог байхгүй юу? Одоо та нар чинь ээдээ шүү дээ тий. Тэгэд нөгөө аавдаа ч юм уу ээждээ ч юм уу ингээд нөгөө нэг айгуусаа ээждээ бол би одоо айгуусаа хэлээд байгаа. Аавдаа бол би хэлж амжаагүй. Намайг ийм гоё юм юу байлгасанд баярлалаа. Охиндоо итгэдэг, охиндоо ийм гэж би хэлэх хэрэгтэй байсан ч санагдав. Чи 50 гараад ирэхээр бодноо. За. Ээж мэдээ хэлээ манай ээж айгаа хурдан үлддэг болох уу нэж ойлгох уу? Зүгээр ш. Байгаль үлдсэн. Намаа миний бүх тэмцээнийг үзээл үлдсэн. Чи хамгийн анхны ялтаа авчаад яаж гисэн? Хамгийн анхны медаль бол би нүг би зүгрэн гах штэ. Тэгээд өөрөнгө гад авчихсан байхгүй юу? Тэсэн нөхд төгсгийн нэрмж тэмцээнээс мөнгө медаль авчихсан. Тэгээд тэн дээр аяар баярлж хамчин ч юм пенальт алдсан. Тэгээ бас хоёр мартин л мөнгө авч хамсаа уйлж штэ. Авс авах байсан юм гээл. Тэр санагдчихээн. Тэгээд их нэртэй барилдад ялгач мөрөх байхгүй. Тийм үү. Медаль авах хамаагүй хийсэн барилдал. Йоо нэг чи би ялцсан штэ. Ил нөгөөдгөө юм часаа. Мэнсэн бол айгүй яах вэ? Гэж мэгч. Хамаг давж харна гэж би. Их чинь дараагийн юм дээр их чинь үзүүлж өгнө. За гэж мэг шалтгаан гэж бас илүүтэй. Өнөөдөр нэг яас хичээсэнгүй гэдэг. Тийм. Их чинь өнөөдөр хичээсэнгүй. Тэр чинь бас базаа юм шүү. Гэтэ спорт сонин хүрл аваад үнэхээр их баярлдаг. Хүрлийн дэдлийн мөнгө авахтаа яадаг те гэж авдаг те. Яа тэгвэл алтны төлөө яаж байгаа шүү дээ. Тийм. Гэтэ нэг олимпийн медальд нөгөө өнгө өгдөг гэдэг чинь бас. Тийм шүү дээ. Тэр чинь бүр бас. Тэг би тэрийг хэлээд байхгүй. Би хүрл мөрл аваад мөнгө аавна над зүр медаль бол медаль те. Гэтэ бас хүрлийн төлөө хожигддаг ч аим шүү. Зас дараа ястаа яаж гал авъя шүү гэл тэг юм дээр алтуу яг яав гэдэг дээр л асуудал авахгүй л тэгэл зарим хожигдолчин юм л төрөл өөрийгөө буруутгасаар болтаа. Зарим үе чинь барилдын бичлэг үзэхээс ичээд идэв. Пластик юу? Йоо. Бүр нэг амар арчууг байсан юм шиг санагдаа бүр нэг алдаанууд өөрөө олж байгаа юм тий. Тийм бүр заримдаа бүр алдаа хармаарч байгаа юм чи тэр бичлэгийг үзэж. Чи нөгөө ингээл давчаал ингээл нэг ихэнх иржүүд чинь нэг эргэж мэрэгдэг шүү тий. Тэгдэг үү? Хөөс би чи тэгэл яаж маамал медаль авал ингээл ойлж медаль тэгэл үгүй медаль авбал тэгэл уйлал. Багтааш тэрж уйлал тэгэл. Тэр нөө аав намаа хэлдэг хөх чи нэг баяр медаль авчаад ингээд ясан болчиход хүмүүсийн гармаараа ингээд нэг гоё гэдгийг уйлаадах. Тэр нэг юу манай амар юу юм аа. Нэг хавиргаа гулаад нэг хүрл аваад Азийн дээр 3 онд ёо тэрстэй амар бүр ингээд тэр гоё исэн тэр л нэр ингээд. Яг ингээд зооны аврах дээр ингээд хугарч цугалсан аахгүй ингээд яг ингээд ягаад босоод исэн чинь ингээд таг гэлвчтэй. Тэгэл нэг багш руу нэг хараад тэгэл уусаа халуун дээр чи мэддэггүй амт. Тэгэл барилдаал дуусал уусаа ингээд хожигчод буугаад ирэхэд болохгүй юм. Тэгэл эмчтэй үзүүлсэн жаа ингээд хавирч хугарсан байна гэл. Тэгэл оройн хүрлийн төлөө 3 цагийн дараа хүрлийн төлөө барилдана гэл. Тэгэл уусаа нэг боли гэсэн уусаа бодол байхгүйсэн уусаа Аз наадам тий. Азийн олимп гэлтэг бас амар юм бодогдоол. Тэгэл 3-4 өвчин намдах уугаалаа гэж нэг тариулж үзээл тэгэл гараал яас. Ингэж онж амар тэгэл багш ингээл амар нүд харснаас нь мэдчихэм чи ингээл итгэл өгж байгаа гэдэг нь тий ингээд зүгээрээ гэж чаах чинь би ингээд захгүй тэгэл ингээл. Тэгээд тэр нэг барилж исэн тамирчны өмнө би хожижсэн байхгүй өмнөх юм дээр тэмцээн дээр нь тэгэл ахаа тэр хожоол тэгэл амар гоё бүх юм дууссан. Тийм. Тэгсэн ихтэй тэгээ Баатар те хурхаа явахад чинь хөрөл авлаа гэдэг амар бахарчсэн. Тэгтээ яг бэртэлтэй болоод ирэнгүүт бүр илүү зориг гардаг гэж магадгүй шүү. Бүр ингээ улам нөгөө нэг те одоо ингэ хуцал гэдэг. Улам шазуураас суугаад байдаг. Тийм шүү гэлээ. Багш намайг тэгдэж бэртэлтэй байхаарай. Бэртэлтэй гэдэг. Өө тийм үү. Чи бас би нэлийн бэрчээсэн үү? Тэгэл бэртэл
нэг нүдээ нэг амар цохиулаад. Зөө. Яг барилж исэн чинь ингээжсэн чинь өсвийн нэрээ зогсчтэй. Тэгэл би ингээл дээш хараад ингээл босоод ирсэн чинь ингээ шууд тагарцсан заяа. Шууд ингээ тагарцсан заяа. Тэгэл ингээл хүн чинь ингээ хоёр нүдэрээ барилж явуулж шууд ингээ инжигч маа юм биш. Тэгээд хожигдоод. Тэгээ хожигдоод. Тэгээд тэрний чинь хүрлийн төлөө барилж байгаа байхгүй. Тэгээ яг одоо тэгээд 2 3 цаг болчихсон чинь бас ахаа бүр тэр чинь бүр ингээ унжаа бүр ингээ амар болчихсон юм чинь. Тэгээд цохин ингээ дээш нь ингээ темпэр ингэж наагаа дээшлээ дэгжиж юм харж болж. Тэгээд мэдэл авсан. Фирм чаа. Баатарлаг. Нүд нэгэ төсөөлцөө. Чи ямар зоригтой бэ? Тэнд баялаа. Дийсэн зоригтой мөрөгтэй биш ээ. Надаас зөндөө зоригтой юмс манай хамт чудаа доторч. Тэгэл багш нар чинь тэгээ бас яг нэг хэрэгтэй яг нэг тэг ямар үед нь юу хийх амар тэгэл яг нүд нэгсэн байхад нь тий мана гэдэг бол улам л нүүд чинь ийдтэй ингээл зүгээр штэ наадах чи зүгээр гээд тахаар чинь хүн чинь ингээд нэр тийм болов тий зүгээр штэ тий яхаа дараа барилдаан байгаад ахт чинь тий зүгээр ингээд яг юу тий дотроо бол бодчихсон дотроо хайрлж нүд амар болчиход яа намайг загнаад тий хэцүү ах чинь гэдэг яг үндээ л тэгэл ингээл яг юу хэлэх бүтэн мэдчихэл тийм тий чангалуулах тий зориг зүгээр наач юу ч одоо яана гингүтэлж шүү дээрээ яг зүгээр яг ингэчихсэн зүгээр шүү чинь гэх юм бэ те сууд яг өмнө нь би тэр хэлцүүлэх гад харин харин штэ эмхтэн хүнийг тэгээд аац мал юм за ээж мээжигүүд багсаа заяад бисахгүй битээ юм чи хүч үгсэж хүн хайш гэдэг хүмүүс тэр үл бас нэг ээж бич гिचгүүр шүү. Тэгэд ёо баян гэдэг одоо ингэ бодох нэр нь хэд тийм хүн мизанд хэрэгтэй л гэдэг. Үнэхээр барилдаж байгаа юм чи тийм үстэй. Би ч өмнө багш гомдол үйлдэл одоо ч тэгэл юм бэлэн гэв. Ажаагийн хувьд хамгийн юм сандарч исэн төвжээ. Ундрагч хувьд хамгийн их сандарч исэн тайз жүжиг тэнцээ болчихсон гэдэг. Тэгээ ер нь бүх тэмцээнүүд юм яг ингэ амар нэг сандардаг. Сандрал угаасаа яг байх ёстой юм шиг үлээ. Гэхдээ яг угаасаа сандардаг. Тэгмээ би нөө олимпиад яг нэг хүүхдэж угаасаа л яг нэг тим зорж тэ олимпиад аврал дэлхийн аврал болно тэ ингээл багаас нь тэ за одоо ингэ жишээд орно тэгээд ингэ гадагшаа тэмцээний олимпиад тэгээд би нэг олимпиад орно олимпиад медаль авна гэж зоржсэн. Тэгээд яг нэг олимпиад орох ингээл ороод барилдах чи амар бас амар юм бэл шүү дээ. Нэг хамсаа авчлахгүй. Тэгээ нэг амар эвгүй суур шал өөр мэдэр хүрсэн. Ингээд бүр ингээд сандраад нэг зүгээр ингээд тэмцээ сандраал ингээд өөргөө тэгээ дотор өөртөө ярилцаа ингээд идэв биш нэг ингээд бүр ингээд пүк өөргөө бас хаацт юм шиг үлээ. Ингээд олимпик гэж бодохоор тий дараа нь бодсон ч яас хийж хэлсэн л ингээд өөргөө ерөөсөн сайн талын ерөөс харахгүй би ч одоо олимп бэлчиж яагаад гэдэггүй юм бэ ингээд олимпийн өмнө чинь ингээд тий яагаад ингээд сайн бишиж олимпийн тамирчин чи амар байх хэрэгтэй гэдэг та өөргөө голондоо ингээд голсоор гоод бэлтгэл болгон дээр голсоор гоод явсан тэгэл очоод л үрд итгэлгүй байсан юм шиг л одоо бодоход ингээд төгжсөн тий яах гэл бос тэмцээнүүд дээр чинь нэг сандарсан ч гэсэндээ ингээд тий нэг галмалаасаа гэсэн бодол орж ирэх юм шиг одоо бод. Яа тэр мөр нь байхгүй тий. Тийм тэгээ бүр утга бүр амар гоод бүр ингээд урт тамсаач авчихсан. Зарим үед яг тамирч чи та нар тэгдэггүй. Би бол яг ингээд гараад ирэхээр яг нэг юм байга байдлаас нь ч юм уу яг нэг юм юунаас нь ямар өөртөө итгэлгүй гарч ирж байгаа гэдээ би тамирчдаг хардсан шүү дээ. Тий бид нарт бас тийм бас үгүй харагдана. Дандаа хамт байсаар гад сурч байгаа чинь. Сандарсан байна гэж бид нар чинь манай хүн чинь ерөөсөө л бүхэл ямар ч төрлийн бүх тэмцээнийг л үзэж байгаа шүү дээ. Тэгтэл би хэлдэг байхгүй. Яа энэ жаахан юу байна да гэлтэй ялах юм байна. Өөр байна гэл. Нэг тийм өөр харагддаг шүү дээ. Би зүг хэцүү шүү. Заримдаа нэг үлдсэн нөгөөд маа тэмцээн дэвсэн тэгээ яг тэмцээн үзсэн бүх аим гэсэн үнэлэг алж байгаа. Наадлаа утраа гэж орж өрлөө. Тэгж игээд юу хажуудлаас үзэг аим хэцүүш нөгөө тэгээ сайн нэг аим хэцээсэ гэдсэн шүү дээ нөгөө ингээл аим бэлтгэл дээр болохгүй тэгсэн ирнээл бас өөргөө ингээл хичээгээл исэн л та ингээл сайн болчих хүмүүс чилээл ингээл сэтгэл зүйсээс ажилтдаг байсан ингээл тэгэл тэнгуүтийг дотор гүндээ ерөөс ойлгоогүй юмсэл хөөрт итгэлийг ойлгоогүй тэгэл явцсан тэгэл гэртээ ирэл 7 хоног амирээсаа ерөөсөө тэгэж нэг юу ч бэлтгэл авах гэж амарч үзээгүй ерөөсөө гэж амарч үзээгүй би яг нэг олимпиад дараа 7 хоног амарч байгаа байхгүй
За. Амар сонирн байсан бүр нэг. Яах вэ? Яах вэ? Тэр олон хоног хичээсэн юм чинь тий. Тэ бас хоос хэрэгжсэн юм бил. Яг нэг онгоцны буудлын дээр зэрэгс мухан төчлөө шүү. Яа, тийм үү. Нэлээж авч нэр тассан бам. Гүтч амар хичээсэн байгаа шүү дээ тий. Тэрнээс болчихлоо доо гэж бодсон уу? Тэгтээ мэдхгүй яг нэг дүнэлт хийж чадахгүй байсан л та. А тийм үү. Тасгалжуулагчийн үгийг сонсох уу? Тийм тэгэл. Одоо ч 2 жил өнгөрсөн байна. Тий 2. Хэцүү л байсан л та. Тэгэл ундгэл хэцүү гэл ундгэл хүн тамирч туулцлаа гал та тэгэл. Би ч хэлчихсэн. Яс бууtiin. Одоо чи нэг уйлж мөлөд айгүй хурдан сэрэгдэг болчиход байгаа. Тэгвэл энийг уйлчихаар ингээм зогсож чаддгүй байсан. Оо тийм үү. Одоо чи харин уйлж мөлөө. Хуцааны өсөлбөд хөцгөр гай болчихно. Их ч нь өдөрт 3 уйлаад 10 инээгээл явдсан шүү. Ялгаагүй гэж. Ялгаагүй. Тэр нөгөө тайз сая ингээл ажиатай яриа суусан чинь надад тайз дивжээр яг адилхан санагдаж байна. Ерөөсөө нэг яг дивжээ болохоор одоо дивжил бол дивжээ авдаг байхгүй тий. Тэр шиг тайз л бол тайздаг байхгүй. Яста нэг жоохон ихгэл юм бол алдчихдаг байхгүй. Үг мүгэ алдаал ингээл ирдэг тий. Яг миний нэг хамгийн хичээж ирсэн юу гэхээр мэдээж анхны жүжиг байсан. Улаан цэцгийн миний дүр миний хамгийн хэцүү тайз. Чи нөгөө удалгаан төр тоглоод тэгээд тэр улс төрч нийгмийн зүтгэлтэн одоо Монголын бахархал болсон эмэгтэй нэгэн мундаг хүний би ингээд түүхэн хүний дүрд тэгээ ундрмаа хүмүүс намайг инээдмийн жүжигчин гэдгээр нь аягүй хүлээгээд авцсан те. Яста нэр ер нь ингээл тоглоно гэснээсээ хойш л амар айцтай. Тэгэл яг камер ажиллаад ингэсэн чи яг хоо судалгаа нэлээ хийсэн учраас би надад ингэ сүнс нь орсон юм шиг санагдсан шүү. Яг ингээл би бүр нэг хэсэг дээр нөгөө булганд авсан зурган дээр би өөрийн мэдлгүй ингээл нуруугаа ингээл тэр мөрийг бид уншсан гэсэн эсвэл зурган дээрээс харсан юм уу те. Яг ингээл нуруугаа ингээл яваал өөрийн мэдлгүй яг ингэж хараад нөгөө бэлтгэл хийсэн чинь нарилагч. За байж тавчи ундраа одолгоо жоохон амарчих гэл наваад идэг байхгүй юу? Нарилагч. Тэгээ би яг миний юмнуудыг гүйцэд үзээг юм болоо гэсэн чинь нарилагч дараа нь зүгээр за тэр хэсгээ өөрөө хараарай гэд нэг юм хэлээг байхгүй. Тэгээ үзсэн чинь яг хоо тэр хэсэг надад амар таалагдсан. Гэтэ миний хамгийн айжсан тайсан магадгүй тэр. Яг тэр үеийн Азиа дээр очиод яг тэр нэг Олимпийн өмнө гарах Азиа дээр очиод ингээд тэврээд ингээд хэлэхүүгээ ундраа очиас яг Чи ямар амар юм бэ? одуулсан дээр очиод ингээд тэр дүр дээр очиод хэлэхүүгээ ингээд хараад хэлээс юу гэж хэлэхөө. Утасны амар шин алдсан. Бити олон юм бодоод. Чи яг тийхүү те. Гүг юу гэж тээ. Тэгэл өөртөө ихтэй л айл гэж хэлдэг. Өөртөө сэтгэлээсээ тэр чи яг зөв үнэн байгаа. Одоо зүгээр манай ихтэй бай. Амира анимашн чинь яг тэр шүү дээ. Манайх нэг анимашн хийж байгаа байхгүй юу? Ерөөсөө өөртөө ихтэй л байх тухай байхгүй юу? Өөртөө ихтгэлгүйгээс болвол жоохон хөвгтүүд тэ зөндөө л хүмүүс ингээл алдаа гаргадаг тэ ухардаг. Ерөөсөө л гол санаа нь өөртөө ихтэй бай гэдэг Амира ихтгэлээ очиж байгаа шүү дээ. Ихтгэлээ очихдаг хүн ямар ах. Тэгээ яг зөвөр өөртөө хэлэх юм аюух хийдэм билээ. Одоо нэг захиа бичдэг шүү дээ. Манай нэвтрүүлэг чинь 50 настай өөртөө гээл чи бичсэн шүү дээ. Тэрэн шиг ингээд би нөгөө дандаа өмнөх наснууд руугаа бичээд байгаа болохоор миний сэтгэл ингээд сүүлийн үед их тийм сонирхолтой баг. Аюух юм бодоод. Одоо чи ингээд 50 гарчаа чи өөрөө 20 эдтэй үе бодоол тэ. Тэр миний бодохоор аюу сонирхолтой юм бил. Би чи яг 50 настай гэж өөрөө төсөөлөвчгүй тэг бодоочгүй тэг гэсэн чинь тийм захиа бич гэсэн чинь би бүр орж ирэхгүй яах ёстой юм болоо гэд. Би ч яг 10 жилийн ингэж нэг биччихсэн байхгүй өөртөө. Тэгээ ингэж аашуу чи юм байгаа шүү тэгэл те. Тэгээ юм биччихсэн баха 50 гэсэн чинь нэг л тэг энэ чинь жудаа болчихно тэг. Яа нэг юу болц.
болоо гэж бодсон. Чи дасгалжуулагч болсон байх уу? Үгүй юу. Тэг захаар асуулахаарэ. Юу би чаваг бас нөгөө юун дээр харчаад юу гэдэм би тэр нэг тамирчдын шинжилгээ гэдэг юм уу юу гэдэг? Юун дээр Нэг баяр нэг ёслол байсан. Чи нэг палачтай нэг юм дээр байсан уу? дуулж малаа. Мэдгүй нэг хөөрхөн болсон гарч ирсэн. Нэг юм Хавлаас малаас. тий аюу эмхтэй л би тэр ямар амар хуурдсан бэ гэж бодсон шүү дээ. Нөгөө дандаа нөгөө нэг ингэж нөгөө нэг юм тэмцэлддэг юмар нэг харсаар байгаа. Тэгсэн чинь ингэ тайзан дээр юм палачтай зөксөө ингэж байсан чи вау. Дуулс юу амар дуулах ямар амар бэ. Тэгтээ айгүй гоё харагдсан. Яа гоё. Тэгтээ бас нэг л аим гоё мэдрэмж битэн ингээл хүмүүс гэдэг гоё. Би ч бас нэг жоохон дуулахын болох дуртай болохоор бас дуучин бочин болно гэтгсэн. Тэн дээр очиод ингээм амар тэгсэн чинь бас гоё мэдлээ. Гоё мэдрэмжтэй. Айгүй гоё харагдчихсан. Чи тэрэн дээр зүгээр амар өөртөө ихтэйсэн бэ? Тийг нүг физикал ээжээс хойш чинь баг бүр нэлээд л ихтгэл болцоо тий. Тэгээ зарим юм дээр жоохон өөргөө бас Дарахгүй. тий дарахгүй болохгүй. Тэгэл яг үндсэн яг гол юмдаа болохоор тэгэл нэг хэсэг чи амар хүмүүс чи амар юм билээ шүү дээ. Бүүд яаж хүмүүс юм өдрөх ажлыг амжуулдаг юм. Би чи нөгөө Жил бүрээс баг юу болсон шүү дээ тий. Баг урлагийн хүчтэй болоод нэг протест бүр амар өс ёо. Тэгээ нэг дундуур нуусаа бэлгэлээ явахгүй юм чи нэг хэсэг нэг яг ингээл явах хэрэгтэй. Яг ингээл гэсэн чи бүр амар өс надад. тэнд очиж нүрээ будууллаа. Би амар нүр мөрөө бодож би ч нүрээ бодуулах гэсэн барагтаа бол тэгэл өөсөө бэлтгэл л байдгүйс надад өргөөч байдгүйс тэгэл дундуур нэм оржсэн чинь бас сонирхолтой нэгтэй бас амар. Тэг гоё. Гэтэ олон хүмүүстэй гоё хүмүүс танилцах гоё лсэн. Гэтэ хажуугаар амар ятартай блий бурхан. Ятралта тэгдэг өнөө. Хоолоо идэх завгүй байд. Тэгэл би гайхсан. За. Хоолоо машин дотор машина барьж явж байхдаа баг идэв штэ. Одоо тэгвэл Азия хэрэг урлагийн хүн болно гэвэл ямар төрлөө? Ундраагч спортын хүн болно гэвэл ямар төрлөө? Тэгээ яагаад? Би доочин бол юу гоё юм шиг. Жижиг мүжиглэх чинь бүр хэцүү уу. Үгүй тэгээд Сурч штэ сургууль. Сурчвал. Тэгээ сургуульд сурч. Гоё дуучин бол гоё тайзмастай. Та өөрийн тоглолт моголт хийж юм тий. Цэнгэлтгий дүүргэж юм. Зөв. Тэг ингэ зогс тайсан дээр чи бүр гоё тод харагдаж шин. Тэ. Тэгээд нөгөө хоолоо молоо бүр нар мар шиг дуулдгүй чи. Арай зас. Тийм нэг нам мамтай хүн байж болдоо. Намтай дуулж мал чадахгүй хоо. Чи аюу гоё бүжгэлдэг зүүн дуучин болох байсан баг. Хөдөлгөөн. Тэ. Амар юм кул. Одоо тийм гэдэг гэсэн өөдсөн. Гэхдээ надад тэгж бодож байна. Би тамирчин байсан бол айгу ботсоо. Яг волейболын секцэнд явж байгааг бодоход нэг бас нэг волейбол тоглочих гэж үзэх байсан юм шиг байна. Волейбол гоё тий бас. Гоё. Тэд нэг тийм юм сакс болохоор ч ёо бичрэг гэх нэг адам болон донд орсон юм шиг тий. Амар тэгээ хол гүйж мүгэ бөмбөгөө сав би чи бөмбөгөө сав гэж хаад нүүрлэгөө хосуулж исэн шүү дээ. Саваарэ гэсэн чинь савцсан чинь бод гэнэ. Дараа тэрнээс хойш саваарэ гэж савхаар ингэ зүгтаачихдаг. Тэгэхээр би савчин бол биш яг волейбол бол хөрх юм холбогч молбогч гэдэг ингэж нэг явал явах байсан баха. За манай яриастай гоё хаалж. Тоор өсөж гин үү? Өсөж гин. Үгүй тийм дотор аймаг. Биш нэг юм идгүй юм дөө гэдэг. За одоо тоор хоол өгнө. Ийж. Уйди. Гэтэ зүгээр өгөхгүй шүү дээ. Маарч нэг. Чаасан чи Зүгээр л өгчгэлдөө төхөө. Би өсөө өгч. Одоо яах юм бэ? За одоо юм бэ. Яна адиас сончлоо тоор хоол хийнэ. Тэгэнгүүт тоор уртлах хоолоос аль нэгийг нь сонгоч. Чи юу идмээр юм? Тагласан. Окей, чи хэлсэн. Би нэг аюу хүндэлдэг. Чи яг гоё юу идмээр юм? Чи өөрөө дуртай адилтай. За зүглийн савч. Яг би бас дотроо. Тэгээд би тэр ажаагаа хоол хийж чаддгүй гэдгийг нь сонсч ирсэн байхгүй юу? Чаддаггүй. Чаддгүй. Үгүй гэхдээ яг нэг толсон үед тийш тосод хийлээ. Гэтэ ер нь яг баг энд хүн чинь аав ээжтэйгээ цог байдаг болохоор аргагүй байхгүй. уралдаж хийх юм шиг шүү. Окей, яг хоолоо хийж байхдаа хөл барилдаа хийн. Тэгүрээ хоолоо гэдэг. Дагаврыг би жоохон яа. Гэтэ тоо би өсөлтгүй тоо нэг баг гэсэн. Тэнгүүлээ баруун гар зүүн гар гэдгээ сонгон тоо нэг гараараа энэ хоолыг хийх. Нэг нь баруун нэг нь зүүн. За би идэн. За.
За тэгээ. Хэрэглэх заа гэж байна. Сайтар халаасан хариулын тавхт мах ногоо соусыг 15-аас 20 минут болгож хэрэглэнэ гэж штэ. Хариулын тавгандаа шууд хийчих юм шүү. Будаа болон хачрын хамт хэрэглүүл тохиромжтой гэж штэ. Ингээд болох юм шүү. Бид чинь нээлж хийж штэ тий. Нэг гар болно. За. Юу? Одоо ингэж хэлээ бөө хэрүүлдэг ёо. Хойлоос би өөж болчихсон. Энэ болохоор чадахгүй одоо ямар маягтай бэ? Энэ нь хойлоод багт яа. За энэс татах юм байна. Яна тийш тий. Бид өөр ингэж яа. Тий ингэж битэр. За танаас бэлээ юм дээ. Хүй чи бас хүй. Хүй. За хаачаа хэрэглэх. За одоо тэгвэл цаашаа би нааш. За тий чи ч бас олон улсын тэмцээнд оролцоод олон удаа ороод үтсэн гэж. За 1 2 3 Хүүг явж штэ. явж гинэ. За одоо дахиад цаашлах уу? За тий 1 2 3 энэ чинь бас хүний баруун дөө энэ чинь өөрөө тийм бэ. Хаачаар яг юу гараач. За чи хаачаа. Ай 100 гар чинь хүлж өглөө. Тэгэл энийгээ хачилчих. Би ингээ хүүхний барьчих. Гар марыг хайслаач гэдэг юм. Би тоох. Аим юм. Их чи энэ Гойцсон чамааг тоохгүй цогсоод их чи энэ манай жүжигч мөнх гэрэл миний их чинь чаны чон шиг амьдэрдэг байхгүй гэдэг шин. За. За. Ой чи айгүй их юм биш үү? Хойло бүгдийг хайжлаа. Одоо гараараа ууч. Ой энэ мах биш үү? Энэ ингээ Монгол хийгээд байгаа юм уу? Ямар таагүй. Энэ нагаа нэ. Ой ингээл энийгээ халаагаад хийчих юм шүү дээ. За тэгвэл махнаас. За энийг Яа. Инглээд юу за залчих гэж юу? задлчих тэгээд харин энэ бол айгүй Амархан. амархан шиг зүвтэр чавчлаа. Талж чадахгүй гэдэг. Хүмүүс чадахгүй чавчлаа. Хоёрдоо бүр сармаг байлаа. Гар мараа бүр ингээ ардаа ингэ барьж. Энэ бүр хэрэггүй болчихсон. Гэртээ очиод нөө 100 гараа ийсаа. Яач байгаа юм тэгээ Чи яаж байгаа юм? Энэ баруун гараараас гээд. 100 гараараас тэрнийг аваад өгдөг. Баруун хэрэггүй шүү гэдэг. Гоо хам зөрөлтэй байлаа. Үгүй чад. Одоо бид нар мэднэ. Одоо бид нар мэднэ. Заавчлахгүй. Гэсэн чинь. За энэ чинь Nice. Ингэ болчихлоо шүү. Нарч битэр мундаг байна. Энийг хоёлаа дарна шүү дээ. За билет юмаа хүндрүүлэх үү гэдэг. цаг заагүй болохоор бас амрын тий. За хайрлын тавгаас сайтраад байгаа бүгдийг нь хэлсэн шүү дээ. Эхлээд халаа гэсэн тий. Тий, сайтар халаагаад хайрлын тавд мах ногоо соусыг нийт 15-20 минут болгож хэрлэн бодоо болоо ус ихгүй юм байна тий. Ус хийхгүй зүг. Тийм байна. За ингэж хэлчихлээ. Яа, их юм байна манайхаа. Та нар бүгдээрээ хийж чадах юм байна. 100 гар гараад энэ баруун гарууд ерөөсөө хэрэглэхгүй юм шиг явж штэ. Гэж хэрэглэхгүй юм шиг явж. Маргааш бэлдээд нэг хальт хэрэглэх хэрэгтэй. Гэтэ 100 гараа хэрэглэж мэрлээд явал шийтгэл мэдлээ байхгүй. Шийтгэл амар айгаад байгаа. Удахгүй өөрийн 6 хүртэл суудгана гэж. За болчлоо шүү дээ битээ. Би гэхдээ нэг хоолыг амар сайн идэв шүү дээ. Ямар Будааны цотон үе тэр чи айгүй чухал шүү. тий бид нэг тэмцээнд явахдаа айгүй хийдэг аахгүй юу. Тэрэндээ бол айгүй сэрхийс биш ёо. Будааны яаж чи бас хэр оргийн хүний хийхгүй байна. Би нэг амар өтгөн иддэг. Тэгэл өтгтэй дээр юм далаан байцаа юм бүр Тэгээ амар. жоохон махны юу аах уу? Тий гадагшаа тэмцээнд явахаараа л юм хэрэглэдэг. Гэтээ ихээр ямар сонирхолтой санагдаад тийм. Гадагшаа цогцол амар гоё амттай санагдаад. Тэгээ өөртөө бэлдээ явчихна Тий. тий. Бор цааяг хийх үү? Тий борц хийж болно. Тэгэл шууд нахаа авч байгаа. Тэгээ яг нөө жин хасдаг хүмүүстийг амар яг гоё жин тавилт болж өгдөг. Чи одоо жин нэмж орж ийн хасч орж ийн. Би ч баян нэмдэг. Тэгвэл Баян баян хэцүү хэцүү. Хасгаасаа хэцүү юм. Уу хасах хэцүүлдэ гэхдээ бас нэмэх бас хэцүүл би надад л амар хэцүү. Хоол яг ингээл баян гэдэг шаардлагатай тийм юм байд болохоор. Нэр айгүй үнэж бас. 100 гараа карвалч. 100 гараа энэ хүч бүр ингэ карбонда ийцэн бүр ингэ Маргааш л хэрэглэе. Өө нөгөө хоол боломорсон. Баах юм чи. Угаасаа хийхгүй мөн үү? энэ минийгаа ч гэсэн бас найруулагч ингэж мөнгөж шүү дээ зөв. Зөв шүү дээ. Хөдөлгөөнд оролцох болохгүй мó тийм. Тэгээд өмсөө янзлаар бол 100 гартай юм уу баруун гартай.
Энд чи заа энэ чи ингэдэг ингээ байга зүгээр л багхгүй. Оо энэ айгүй эвтэйхэн байна. Галаа гой зөөлөн тавьчаар. Тэр нөгөө юугаа амтлагч болохоор айхтар оруулахгүй. Тэгэхээр хамхаа ингээд дээр нь тавьж байгаа. Энэ яг чи юу? Чи хийж чадсан юм шиг. Тийм байна. Би жоохон даалгавраа өндрүүлээ цэв. Агуул л чигтэй хоёлаа. Тэр ингээ хоёр гараараа гойд хэлчихөө. За тоглосон юм аа. Энд тэгээл ээжээ. Ихтэйстэй амал юм дотроо бэлэн болохоор. Тийм байна. Вау. Манайхаа энэ ямар гоё болж ийн гэж бодож байна. Би бас танаас асуулт бодсоо. Юу? Боёх таяг ихний нөхөр гэсэн. Асуулт үстэй ирж гэж бодлоо. Баяа битээр ихнэр нөхөр байсан бол заяа. Чант удаа ихнэр нөхөр байх гэсэн. Тий битээр хизээч суухгүй. Им нэг нэг битээр нөгөө нэг нэг тийм тайзан дээр төсч тоолж явдаг хоёр хүн шиг байдаг. Оо. Аюу үзэсгэлэнтэй байна. Тийм байна. Эвсэлтэй. Эвсэлтэй гэж нөгөөтг нь гарын хашилч. хайшлагддаг юм байна балаахаа энэ 100 гараар. Оо энэ цайлаа чиний баран гар. За. Оо энэ чинь бас. Оо. Чи эвсэлтэй юм байна хөөе. Яг ингэ гүнсэн. За. Nice. За болчлоо найрлагч. Хотлоо гэвэл анзаад үз. Би таныг яад. Чирэгдэд байна. Бас энэ миний гойлаа бас баруун зүгээрээ. Чанхаш гэдэг. Сайн чи бас юу бэ нөө. Би яг л одоо энэс наа за. Оо. Банк зангичлаа битэр. Нэг баг юм шүү. Нэг баг юм бэ. Одоо ингэ тавлах юм уу? Тэгээ одоо ингэ Чи баруун гэрт гараа. за тгий. Гоё наа. Ажитай би ингэ байгаад байл гоё юм. Одоо бүр амар. Надаас та гоё юм. За битэр болчлоо ш найрлагч. Одоо баруун гараараа идэж олно үсттэй. Панчаа. Манай Одоо энийг ажиж болох юм бэ? болно гэсэн. хоёрын чаламж Хийх юм байна уу? хоёр чаламж байстай амжилттай даа. Баярлалаа. Баяр үргээ. Баярлалаа. Маргааш ингэ тоолох орой. Аа Би дараа би хүрээдэг. тий орой болгоё да хоол. Би таныг юм яриулахгүй идчихгээд сая. За идэх та. Чи дотор хүн чинь болооч байж байгаа юм. Санаа самуур. Ээж чи загнаа штэ. За ямар юм бэ? Чиний хийсэн бол ямар вэ? Яг л цагаан шүү. Чи одоо гэрт чинь зочин ирэх ч юм уу те? Тэр үед нэг чинь тэгтээ хөлтөг байх хэрэгтэй юм байна те? Махваа голгоод доктортой хийх үү? Чи юу хийх үү? Баруунаараа их үзүүн. За зүүн нэрэг ингүүт хэлсэн үнэ. За чи дааш чи баруунаараа. Хөр сонгож монгол. Одоо яг ингээд бид хоёрыг яагаад ингээд тэг гараа сонгох мөн гэж байгаа нь тэгэхээр хэмнэсэн цагаа гэр бүлдээ хайртай хүмүүстэй гэдэг слоган тий. За Super freshman. Тэгээд ер нь бас хоёр сая хэдхэн минут юм ярихад ингээд болчихлоо. цаг хэмжээнд бидний нөгөө их ачаалтай одоо чи ингээд бэлтгэл мэлтгэлгээл ингээд зөндөө ачаалтай болж тээ. Тэгэхэд ингээд мах хөдөн мах гэжэл ингээд байхгүй ингээд авчих. Манай монголчуудаас гоё хөгжиж ш. Хувийн хөвчлийнхаа хөгжиж байгаа шүү. Тэгээ ээжтэй ингэж юу баг ээж тоо гэдэг цаг. Яа зүгтэн цааш байж би яасан. Би Юу баруун. үгүй ээж баруун зүв штэ. Би зүгээр баруунаар газар хичээгээд ээж юм болоо. Гоё. Яг Үнээр гоё. за одоо манайхаа аврагын баруун гар гарын тэг зүүн гараар хийсэн хоолыг манайхаа бас Хоёр гаралтай. Яг амттай. За эцэг ханах нэш. За тавгнууд ямар тавган дээр идэхээр нэг асуулт. За та хоёр штэ яг одоо байгаа амьдралаа 10 жилийн дараа санахтаа ингээд бахарах уу? ер нь нөгөө ингээд жид ирэх тусам ингээд залуу насаа бодохоор бахархдаг ш. Ингээл зураг харсан чи өөр харагдана. Оо гоё хөөрхөн зөрөгтэй байсан биз дээ гээл те. Йоо зүв штэ гэл ингээл боддог ш. Тэгэхээр бахархах баха. Би яг
хэр гоё яг надад гоё боломж гараа тий. Өөрөө яг дуртай юм хайж байгаа ингээ аим гоё боломж гарсан. Гэс 10 жилийн дараах үнэхээр аим гоё шүү. Яг энэ үед нөгөө тий өөртөө ямар гоё улам итгэлийг авч ирсэн, өөртөө итгэлийг авч ирсэн болохоор юу амар бахарх байсан баг. 10 жилийн дараа. Чи бол өөрийгөө тэр үед зоригтойсэн байна л гэж. Алж Баатар гэдэг. Баатар. Би ийм гоё юм. Та хоёр ингээд одоо салбараа сонгож явж байгаа шүү дээ. Тэгэхэд аав ээж хоёр нь бахарч гин гэж хэлж ирсэн. Танаа авч ирж чамд хэлсэн биздээ саяхан. Хэлсэн үү? Бүр яг ингэж манаас нөгөө ингэж яг нэг уянгал юм болохоор би миний юм ойлгох юм өдөл тэгж мэгж яахгүй шүү. Яг ингэж тэр нөгөө нэг юг бүгдийг хамт үзсэн. Хамт тэгэл манай ээж үйлээ. Тэгэл яг бахарч гин гэж хэлдүүлсэн яг би өмнө нас хэлчихсэн яг нүднээс нэг амар. Надад уус хэлүүлэх шаардлага байхгүй. Нүднээс бахархлыг бүр өстө бүр хэд дахин илэрхийлж байгаа. Яг л харж байгаа тэг нүдэн тийм хэр охноороо бахарч байгаа нүдэд болохоор надад заавал хэлэх шаардлагагүй байсан гэл. Бис амар уустаа цас гэлээ. Бас биш амар уустаа. Ээж тэгэл аав гэсэн. Яа манай аав ч хөргөж намайг ч өстэй юм өстэй арын юмд яахгүй те. Танаа зовлохгүй те. Тийм учраас чи бас амжилт гаргаж байгаа байхгүй юу? Чи тэгээ чи бид нар за тэгэл ирэхэд хоолонд яахан чи хоолондоо нэмжин тэгж гин үг л гэж бүр хайны үрс ичдээ шүү бүр яана. Ээж авыг хариултаа. Ээж авыг хачиг хариулж чадах болов ч чод. Манай аав чир бол ер нь юу тийм хэлэх тийм хүмүүс байхгүй юу? Ястаа ингээл ээж наваа үнсдэг байхгүй юу? Тэгэхээр надад л тэгж санагддаг шүү дээ. Охнороо барахж байгаа шүү л гэсэн. Аав single ladies нэгийг яг гараал дуусгаал тэгэл аав маань өнгөрчихсэн байхгүй юу? Тэгэхэд бол яг single ladies нэгийн нээлтэн дээр кино үзчихгээд ер нь бол нэг итгийгүй юм шиг байгаа. Миний охин чадна гэхдээ ингээд үзсэн чинь ингээл заал дүүрэн, танхим дүүрэн үзэгчд инээгээл кино тосоход алга ташаал ингээл яахт чинь би чинь ингээл аав ээж нөхөрлөгөө л харж байгаа юм чинь те. Ингээл тэгэл аав тэгэхэд нөөдөөс ингээл тэгэл дараа нь миний ах яасан мандаг ингээл үнсэл. Тэр үг чинь бас их гоё идэв шүү дээ. Тэр харц тэр аав ээжийн нулимс те. Тэгээ аав ээж чинь чамд энэ их гоё боломжийг олгоо зүгээр арай чин дагаа явж шүү дээ те. Оо миний хүн битгий бэлтгэлээ л хий гэж байгаа шүү дээ те. Тийм аав ээжүүд хүүхдүүдтэй их гоё бас боломж өгч байгаа. Зөндөө хожигцсон, зөндөө урмын хуулсан. Хожигдоод ирэхээ яа гэртээ орох тайм гэсэн. Ээж чинь тэгэл нөө тэмцээ яваал медаль аваад ирэнгүүт угаас сэрээцсэн мэдэг. Медаль аваагүй сэрээцсэн. Тэгэхээр чи бүр надад бүр амар хэцүү байж. За. Та нар яг тамирчид ялагдаж болохгүй ч гэдэг юм уу ялагдахаараа ингээд санаа зовж байгаа ч гэсэн бид нар бол үзэгчдийн хувьд, дэмжигчдийн хувьд ойлгодог байхгүй. Бүх юм дээр ялна гэж байхгүй шүү дээ. Ямар ч тамирчин тийм биз дээ. Бас л амар. Өөрсдийгөө уучлах чаддаг хүмүүс үү? Чи бол нэг хуучлах юм шиг байна те. Химэлсээр байгаа л таарстаа. Химлээд байна гэж байна өөрийгөө те чи тэгчлээ. Тэгэл нэг заавал нэг шийдвэр гарах бол шийдвэр зөв ч буруу ч заавал таарсан би харамсаад байдаг. Бодож хийж тэгэл. За зөв байсан бол мэдээ сарвсах гэдэг яах вэ? Та нарын ялагдал чинь яг шууд дивжин дээр яаж байгаа юм те. Маний сурагч үзэгчд чинь яг ингээд ундрмаа тайзан дээр юм уу кинон сайн боллоо гэхэд давж байгаа юм шиг харагдахгүй шүү дээ те. Тэгэл үзэгчд болгон янз бүрээр хүлээж авна шүү дээ те. Тэгэхээр яг хаа өөрийгөө бол буруу тухай зөндөө байдаг. Тэгтээ бас өөрийгөө би заримдаа өргөдөддөг. Гэхдээ тийм хэцүү ингээл ийм цөөхөн үзэгчтэй те. Тэгэл ийм юм дээр бас ингээл хүч хөдөлмөр зараал ингээл болоо штэ ундрмаа энэс илүү яах юм бэ гэж боддог байхгүй. Тэг чинь нэг удаа нөгөө Америкт би ингээл киногоо гаргадаг. Кинотеатр анх удаа Монгол кинотеатр төрөөсөлж гаргаж ирсэн байхгүй би заригтай. Тэгээд ингээ 2-3 дахь удаага яваал маань нөхөр цуг явна. Маань нөхөр ингээ билет таслана. Ажилгүй хүн биш ажилтаа хүн шүү дээ. Монголд ажиллаа зохицуулаад явж байгаа шүү дээ тий. Тэгэхгүй бол эхнэр нь ингээ эмэгтэй хүнтэй явахаар билет таслах янз бүрийн ингээ хэцүү тий. Гадаадд
Тэг ингээл маань хөр билет таслаад би чинь тоолж моолж оруулаад тэргүүр чинь. Ингээл тэгээ би жоох ичдэг байхгүй юу. Тэгсээ бас өөрөвддөг. Тэг би тэрний гэдэгт нуулгүй хилтийн үзэгчдтэй Америктайгаа үзэгчдтэй тайз болгон дэр хилтийн киноныхаа дараа та нар намайг өрөвдөж гин үү гэхээр нүдэлж гайхаад гүү өстө гоё штэ биш тэ гэл тэгэхээр гээ яг их чинь ингээд Солонгос шиг юм олон хүнтэй Америк шиг юм олон хүнтэй те улсад ингээд яг энэ нэг 10 кино хийгээд чи гэдэм үү те ингээд явжсэн болвол би ингэж кино моноогоо өөрөө ингээд нөхрөнд билетийн таслаад өөрөө ингээд явахгүй байх байсан баг л та. Энэ 5 хоттой зочд буудлын нэг ингээд юуг нь давхрын битүү авцсан те хамгаалагч мейкап өсчин гэл ингээл амар явж явах байсан. Яг вэ хэдүүлээ цөөхлөх юм чин те бүр энэ зэргийн яваа нэг юм л гэж боддог шүү. Та нар минь зүгээр ойлгоорой гэлтэгдэг. Тэгэхээр үгүй штэ гоё харин өөрөө ирэхэр гоё байхгүй гэж гоё урам өгдөг. Тиймэрхүү юм дээр хаяа яж өөрөө өрөвдтэй. Заримдаа гэхдээ яг ингээд бүр ингээл яг амар хэцүү үед л өөрөө яг ингээл уучлалтай л та ингээд заа чинь сайн басаас үнэхээр болохгүй. Тэгэхгүй бол нүг хитрхи яагаад харна штэ ингээл бүр дараагийн юм хаагдчихдаг ингээд бэлтгэдэж орцдохгүй. Тэгэл бүр шаналал тэгэл цаваал хүүс хүнтэй зарцдаг. Зэхин цохоо эсвэл арайч зэхин цохоо идэг юм аа. Бүр ингээд хааж гарч игээ манайх чинь тэгээ айгүй хөөрх штэ. Тэгэл нэг хожигдоод ирээд л нэрл хүнтэй харьцмааргүй л байгаас л хож утсан тий. Амар л юм бодвол хэл зүгээр ялах гэсэн та. Хараа. Зүгээр юм юу гэдэг. Гүг яа зүгээр ялах гэж чинь тэгэл ойлгох сэтгэлээр ягаал би чинь нэг яаж нэг яах мэд чамцсан тэгэл. Ойлгох ганцаараа байхгүй ч гэж зүгээр. Фүү цандаал ингээд хожиж дараа тэгэл хожиж наач угаасаа шалахгүй байна. Дараа уус бүр бат хожих юм байна гэл айгүй хөөрх штэ. Тэгэл заримдаа л уучлахгүй байна. Заримдаа тэгэл өөртөө бас тэгээ өөрийгөө бас баярлуулж авах хэрэгтэй юм шиг үлээ тий чистэ мундаг шүү гэж хэлэхгүй бол тэгээд бас хүн ч гомдсон штэ. Хүн гомдно гэдэг чихдээ өөрөө бас нэг хөөрхөн жижигхэн адийн ингэсэн сууж байгаа штэ. Баатрын цаанд энэ адигийн дотор нэг зүгээрээ ийм байхаа тэгштэй тэгээ нэг юм байяасан гэж сууж байгаа штэ. Яа. За одоо захиа нэг хэсэгтээ орноо. Захиа. бурхан гиснээс. За манай үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгчдийн нэг Fitafit группээс чамд бэлэг явуулсан. Баярлаа. Тэгээ энэ дотор ингээд гоё 100% жуус. Баярлаа. Гоё амттай. Чамтай бол ус байнгын салшгүй холбоотой үсттэй бэлтгэлийн үе. Ус бол байх шүү дээ. Баярлаа. Тэгээ бид нэр одоо энэ Pearland тайг гэж байна тий тайг. Энэ яг нэг би анх нэг гадны ус юм гэж харчихсан шүү. Гоё сав баглаа сав мав айгу гоё. Энэ авсан болохоор нэг эрдэс тус. Тэгээд юм гоё амттай гэдгээр онцлогтой болсон юм. Don't you know that I love you only just be mine. Дотоодын зүрийн их өндрөг. Тайгын сууд. За захиагаа уушгаа. За энэ болохоор чи битсэн байна 50 настай чамдаа гэд 2026 оноос гээд энэ минийх. Таарыг хэрнэ хийж байна. Таас. Чичгүй гүч. Таас. За тэгээ. Гэтэ яна яг ингээ хамт сууж исэн хүнээс бол шал өөр хүн баг. Тийм үү? Шал өөр мэдгүй. Зүгээр зүүчид. Тэгэхэд орлоо. хөөрхи юм бэ зүгээрээ. Зүгээр ш. Чи нэг тийм 50 настайдаа өөрөө уншиш. Ямар гоё юм бэ? Гоё эхэлж байна. Сайн байна уу аваргаа? Энэ цагтлыг уншиж суухдаа чи 50 байна уу гинэ. Ямар гоё юм бэ? Хөөрхи юм бэ чи? Эсвэл бүхнийг давж илүү хүчтэй болсон байна уу? Би одоо амаргүй үеүүдийг туулж явнаа. Уналт, сорилт, ээлжлэн байгаач хүчтэйгээр иргэн босож байна. Заримдаа эргэлздэгч бууж өгдөггүй, шантардаггүй зан чанар минь өнөөдрийн чамайг энд хүргэсэн болов. Чи мөрөөдлөө хадгалж үлдсэн үү? Жуудаа дээрч бай, амьдрал дээрч бай. Чи хизээч энгийн нэгэн байхыг хүсдэггүй байсан. Тэр зангаа битгий алдаарэ. Алдаагүй үздэй гэж аваа тий. Чи хад жаргалтай байна уу гинэ. Өглөө бүр сэрхтээ сэтгэл санаа чинь амар байдаг бол
Чи зөв замаар явжээ. Сэтгэлзээ тайван бөгөөд хүчтэй байхад аливааг төвлөрөл дүүрэн гүйцэтгэх боломж бүрддэг билээ гэж байна. Хүмүүсийг хайрлсан шигээ өөрийгөө бас үнэлж чадсан уу? Нэг л зүйл чухал. Чи бууж өгөөгүй байхад л хангалттай. Чиний хязгаарыг чи өөрөө л давах учраас хэн бүхнээс илүү чамд л би итгэдэг учраас сонголт минь ч амжилт алдаа оноо минь ч надтай бас ирээдүйд чамтай хамт болохоор чиний төлөө би одоо ч зүтгэсээр байна. Чи ч бас өнгөрсөн дэх өөрийгөө бахархалтайгаар дурсаж байгаарай. Хүндэтгсэн өнөөдрийн чи. Нэг Хүүргийбэ. Гэтэ би бүр зөндөө юм шиг юмсан бүр нэг амар олон тий гэрүүлтэй заав гэх тэнгуут ирж надад нэг ичээдсэн. Чи тест дараа нь гүцэгэд бичээд өөртөө хатгалчихгүй юу? Хараа ингэж байгаа хгүй чиний хязгаарыг чи өөрөө л давах учраас гэж. Хин бүхнээс илүү чамд л би итгэдэг учраас гэж юм бас. Сонголт минь ч амжилт алдаа оноо минь ч надтай бас ирээдүйд чамтай хамт болохоор чиний төлөө би одоо ч зүтгэсээр. Харахад нэг яг ийм бичгээр үзсэн. Үгүй шүү дээ чи бүр бичгээр царай битгэж чадлаа байхгүй юу? 16 настай ундурмаад. Би 16 настай дэ бичсэн шүү. 16 гэдэг чинь 11 дөрөв явах юм. Гүү шүү дээ чаавс 8-р анги шүү дээ. Би айгүй ичдэггүй дээ. Ингээд суугаад байгаа байхгүй. Өөс чадахгүй дээ гэж мэгээд тахс би зүгээр бүр ингэсэн шүү. 50 настай надаас сайн уу миний жаахан залуу 16 настай ундурмаа. Энд би 50 наснаас бичиж байна. Нэг сайн мэдээ хэлэх үү? ККК. Чи бодсноосоо илүү гайгүй амтэрчихсан юм байна лээ. Ер нь бол байгаа бүхэндээ сэтгэл дүүрэн гэхдээ бас санаа зовох юм байлгүй яах вэ? ККК. Нэг их том хүн болоогүйч хөөрхөн амьдраад сурчсан байна. Юуны өмнө чи яг энэ үед соёл урлагийн их сургуульд орж чадах болов уу гэдэг их санаа зовдог шүү. Гэхдээ тэр бодлуудыг чинь 80% нь огт хэрэггүй санаа зовлт байдаг юм байна лээ. Тэгэхээр баг зэрэг тайвшир, санаа зовж илүү юм бодлого зүгээр л хичээлээ хийгээд суурай сайн тавьчих бол боломж их байдаг юм байна. Нэг муу мэд. Нэг муу мэл яа. Чи бодож байгаасаа хурдан бодож байгаасаа хурдан 50 хүрнэ гинэ. Нэг л мэдхэд хизээ ингэтлээ явчих ба гэж бодно. Гэхдээ гоё мэдээ чи одоо ч гэсэн инээдэг бас жаахан сахилахгүй хിവэрээ. Хөгжим явангууд оргоо хിവэрээ шүү. Тийм найз мөөжөгтэйгөө найз хിവэрээ ангийн багш хоёр тунгалаг гэж хоёр багш байсан байхгүй. Ангийн багш тунгаа багш нартаагаач холбоотой байгаа. Тэгэхээр санаа зовох хэрэггүй. Чи хүмүүсээ алдахгүй хүн байна. Гэхдээ нэг сул тал байна. Чи заримдаа би ингэж чадахгүй байх гэд өөрөө хоош татдаг. Өөртөө итгэлтэй байгаарай. Тиймээ чи заримдаа аимхаа. Гэхдээ яах вэ? Тэр нь ч бас хөөрхөн. Би чадахгүй байхаа гэж бодоход л чадахгүй болдог гэдгийг ойлгосон. Тийм ичгээрээ улаахаа болсон шүү. Яагаад гэвэл үнэндээ чи хийчихдэг, даваад гарчдаг дараа нь яагаад ингэж айсан юм бол гэж боддог хүн. Тийм болохоор бага их оролт. За бас нэг чухал зүйл чи амжилтаа анзаарахгүй өнгөрөөдөг. Гэтэл чи зүгээр нэг яваагүй шүү. Алдаа гаргасан, сурсан, унахтаа босож сурсан. Тэр чин өөрөө том ялалт. Базар байна гэж. Эцэст нь баг санаа зов, их хинэ, баг хойшлол, их л чи төгс биш. Гэхдээ яг хангалттай. Тэгээд хамгийн гоё нь чи одоо ч өөрийнхөө хിവэрээ. Хайртай шүү. 50 настай чи. Шар зэрэгтэй. Би тэгэл яг ингэ яа гэдэг гоё юм. 16 нас гэдэг чинь аюу хөөрхөн байгаа. Гэтэ нэг юм бас нэг хөөрхөн нөгөө бяцхан зүрхэн бас нэг санаа зовоостой тий. Тэр нь зүгээр нөгөө сургуульд орж чадах л явах л гэсэн тий. Яг удаа л ингэсэн. Яг нэг ингээд зариулж тий. Тий ингээд яг удаач баг цахаа битсэн юм биш би. Баг. Энийг хийх үү? Тэгээ захиагаа хийн тий. Захиагаа хийгээд одоо тэгээд манайх бас аюу онцлогтой UB Cab Express Ажаагийн 50 наснд ундрын их 16 наснд ингээд UB Cab Express гараас гарт аюул хүргэж өгнө. Бас түргэн шуухаа гэж байгаа. Тэгэхээр UB Cab Express одоо 20 хэдэн жилийн дараа тий бүр гоё компани болсон. Бүр олон улсын компани болсон байх хаа. Тэгээ гадаад тавьж байгаа юм. Гадаад тавьж шүү гэж чи ингэж би гадаадд тавьж шүү. Тий. Яг тэмцэнтэй.
За баярлаа. Чи сайн уу? Баярлалаа. Гатадад байгаа шүү гэж. Би гадаадд байгаа шүү. Би гоостод байгаа шүү. Ирсэнд баярлаа. Ундрагчтай бас дахин баярлаа. Ингээд бидний даалгаврыг биелүүлээд хоол хийхин, захиаж хийн. Юу хийж байна. Ажиада бас маш их баярлаа. Тэгээд дэлгэмдүүлээд хэлэхэд үнэхээр ингээд одоо бид хэдийн бас дотоод монгол хүн гэсэн галыг асааж өгсөнд баярлаа гэж хэлмээр байна. Гэхдээ Баярлалаа. Тэгээд би бас хизээч бас өөргөө ингэж ийм өндөг там суугаад юм ярина гэж үнэхээр төсөөлж ирсэнгөө. Чи мундаг штэ. Үгүй ээ. Юу амар гоё байлаа. Ингээл шууд ингээл баг нөгөө манай багийнхан яаж байгаа юм хурдан нэг баг болсон гэсэн аим байгүй хурдан татна болсон. Хоёул айгаа хурдан найз болцоо. Харин тий. Амар гоё ийм боломжийг бүрдүүлсэн. Баярлалаа. Намайг үрсэн үнээр баярлалаа. тэгээд нэр ажиг маань айгүй их фэн тийм байлээ. Одоо нэг 30 хүрж байгаа фэн нь бамбар айс маркет бамбар зарим. Тий. Заавал ингээд гарын бэлэг өгн гисээр агаад ингээд орж ирсэн. Тий. Чиний фэнс чинь. Яа баярлалаа өөр хөргий. Энэ амар гөргөнтэй. Баярлалаа. Ямар хөөрх юм бэ? Бамбар маань 30 хүрж байгаа юм байлээ. 30. Тий. 30 жилийн хойно болж байгаа. Бас 30 жилийн баярын төргий баярлалаа. Баярлалаа.